Одоо тэгээ манай энэ хэлсэн байгаа шүү дээ. Цагаачлууд баг гэр хороолол 10 сууцны хороолол хасалсан юм баг байгаа. Бас хүн амын сүүлийн үед бол маш их нэмэгдэж байгаа. Тэгэхээр нөгөө сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг яаж шийдвэрлэх вэ? За ерөнхийдөө цагаанчлууд багт бол одоо хүн амын төвлөрөл бол маш их болж байгаа. Тэгээд бүтээн байгуулалтын ажилтлууч гэсэн одоо сүүлийн жилүүдэд маш ихээр өрнөж байгаа. За хүн амын төвлөрөл ихтэйгээр холбоотойгоор хүүхдүүдийн одоо сургууль цэцэрлэгт хамрагдах боломжууд бас хомс болж байгаа нэг юм баг байгаа. Манай баг. Тэгээд 2016-аас 2020 онд бол аймгийн хөрөнгө оруулалтаар бол энэ 26 дугаар цэцэрлэг баригдсан. Одоо энэ дээр бол үндсэндээ бол нийт 42 ажлын байр гарч нийт 180 гаруй хүүхэд одоо цэцэрлэгт суралцж байна. За яг одоо цагаанчлууд багт одоо 26 дугаар цэцэрлэг энэ бүтээн байгуулалтаас өөр цэцэрлэг сургууль байхгүй байгаа нь бол хүүхдүүдийн сурч боловсрох эрхэнд бол бас тодорхой хэмжээгээр бас асуудал үүсэж байгаа. Тэгээ бид бүгд бол одоо Баян-Өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар Баян-Өндөр сумын засаг дарга болон засаг даргын тамгын газар удирдлагуудын зүгээс бид бүхэн ярилцж байгаад цагаанчлууд багийн 7 дугаар хорооллын одоо хэсэг буюу аз хотхны одоо зүүн ардлын хэсэг дээр бол 150 хүүхдийн цэцэрлэгийг одоо Баян-Өндөр сумын хөрөнгөөр анх удаа одоо төлөвлөж одоо энэ онд тэрбум төгрөгийг байршуулад үндсэндээ бол ажил нь эхэлчихсэн явж байгаа. Ирэх 2023 онд болон 24 онуудад бол бас одоо ашиглалтанд оруулахаар ингэж зорж ажиллаж байна.